Багш хичээл зааж явахад уцаараа оролдоггүй л байж. Миний л буруу байх. Их чин даалгавраа хийсэн болов? Их чин лөө яри байна уу? Их чин найзаа өдрийн минь. Найз нь харин ихээ бүчих гэсэн чинь бодлоод болдоггүй. даалгавраа хийгээгүй байна. Багш их цагаа хамаада хатгаатай шүү. Гэдэг айдаггүй. Харин тийм ээ. Би багшийг хичээл зааж явахад уцаараа ойролдоод ойлгоогүй маа. Чи надад туслаач. Баба, найзан танаа байгаад үгүй. Тэгээрээ. Багш заахтаа бичиг зүйлээ төлөвлөх хэрэгтэй гэсэн шүү дээ. Нэрээ тийш дээ. Алхам 1 бичих зүйлээ төлөвлөх. Бичих зүйлээ урдчлан төлөвлөж сурах нь бичлэлтийг сайжруулдаг. Энэ нь 3 хэсгээс бүрдэнэ. 1. Бичих сэдвийн талаар дүрслэн бодох, таамаглах. 2. Сонирхолтой санагдсан, бичгийг хүссэн нэг сэдвийг сонгох. 3. Сонгосон сэдвийн талаар материал цуглуулах. Батугийн интернетээс Марла өвөөгөөс Отгонбаяр номын сангаас мэдээлэл цуглуулж ирсэн шүү. Алхам 2. Бичих сэдвийн талаар материал цуглуулах. 1. Ном, сэтгүүл, цахим ертөнц. 2. Найз нөхөд, багш, гэр бүл, бусад хүмүүс. 3. Тухайн сэдвийн талаар төсөөлөн бодох. 4. Бичих санаагаа жагсаан бичих, төлөвлөх. 5. Оюуны зураглал хийх. 6. Сэдвтэй холбоотой зураг зурж дүрслэх. Манай багийнхан болохоор төгсгөл хэсгийг зохиосон шүү дээ. За хүүхдүүдээ бид нэр гэрийн даалгаварт миний нутгийн бахархал сэдвийн хүрээнд ор мэдээлэл цуглуулж ирэх гэсэн даалгавар өгсөн байгаа. За тэгвэл алхмынхаа дагуу одоо бүгдээрээ мэдээлэл цуглуулж бичих санаагаа олж сонгоё. Манай ийм мэдээлэл цуглуулсан байгаа цуцраны ач холбогдол хэрэглээд ивэл ханиад нь сайн дардлаа сайжруулна, таруулсан ходоод гэж зэвлэн улаан лайлгаар төлөвлөнө. Одоо бүгдээрээ зохиосон ихээ уншицгаая. Ходын намрыг таруулсгүйгээр төсөөлхийн аргагүй. Таруулсыг дарихтаа үрээр дарж хөрсийг сайн бодох хэрэгтэй. Таруулс гэж бодохоор хүүхдүүд бид намрын улирал хурдан болоосай гэж боддог. Таруулсанд илэг, өөр, ходоод гизийг зэвэрлэдэг. Амтлаг, шүүслэг чанараараа бусад жимснээс ялгаатай. Тэрсэн таруулсаа бусад аймаг сум руу зарж орлогоо нэмэгдүүлдэг. Манай аймаг авраг ногоожид их бий. Уйгуй хөдөлмөрийнхөө ачаар таруулсыг тарьж ургуулж өгсөн тариаланчтай хүүхдүүд биднээ маш их баярлаа. Алхам 3. Санаагаа бичиж ноороглох. Сэдвээ сонгож санаануудаа цуглуулж өгүүлбэрээр илэрхийлж бичнэ. Эхийн бүтцийн дагуу төлөвлөлтөө хийнэ. Харин манай багийнхан гол хэсгийг бичсэн чинь зөндөө давхар санаа гарч ирсэн шүү дээ. Алхам 4. Бичсэн ихээ сайжруулах. Их нооргоо унших, засах шаардлагатай хэсгийг олох, бусдад уншуулж санал авах, засвар өөрчлөлт хийх, үг, өгүүлбэр солих, найруулгын алдаагаа хянах, хэрэггүй давхарсан санааг хасах, шин санаа нэмэх. Ховд аймаг юм би нутгийнхаа олон зүйлийг багтдаг. Манай аймаг нь олон ясны нутаг. Тиймээс би биелгээ, уртын дуу, цуур, хөөми зэрэг олон урлагийн төрөл бий. Манай ховд нь
уул ус голгоос байгалийн сайхантай энэ Алхам 5. Эхээ бичиж дуусгах. Хүүхэд бүрийн зохиосон эхийг самбарт байрлуулж бүтээлийн үзэсгэлэн гаргаж болно. Энэхүү үзэсгэлэн нь олон талын ач холбогдолтой. Хүүхдүүд харилцан бие биесээ суралцах, өөртөө үнэлгээ хийх, бусад хүмүүс, багш, эцэг эх үзэж сонирхох, дүгнэлт хийж хамтарч ажиллах. баярлалаа найзаа. Би чамайг гаргаад өгөх үү? Би ихээ ёстой гоё зохионо. Ээжээ наасраа. Яасан бэ минь охин? Та надад санаа өгөөч. Юуны тухай? Нутгийн харахад Манай ховд нутгчин бахархах зүйл олон шүү дээ. Энэ өндөр сайхан уул байна. Хар усан нуур байна. За тэгээд нөгөө алдартай хүмүүсийн тухай, дурсгалтай газруудын тухай ээжээ тэгвэл би байж. Би бичээд өрхөө. Би зохион бичлэгээ сайжруулж гоё бичсэн гэж бодож байгаа. Тэгээд та нарт дэвтрээсээ уншиж өгье. Баруун монголчуудын толгуур төв болсон Ховд аймаг нь 76100 км² газар нутагтай 13 яснаас бүрдсэн 90,000 гаруй хүн амтай үе үе дамжсан ховор дурсгалтай түүхэн нутаг юм. Миний ховд нутаг минь тэр чигээрээ уус, салхис, тарвус, ногооны их орон билээ. Уус нь өндөр шов хориотой сүрдмээр сайхан, оргилд нь мөнх цас тогтон цайран харагдаж байдаг. Жилийн дөрвөн улирал салхилан өрн дулааныг додно. Ховд нутгийнхаа гол мөрөн уус ард түмнэрээ би үргэлж бахархдаг. Их зохион бичгэд тухайн хүүхдийн танил сэдвээс нь эхлүүл зүйтэй байдаг. Тухайн хүүхэд өөрийнхөө мэддэг зүйлийн тухай бичихтэй айдас төгшөөргүй, дэлгэрэнгүй санаагаа илэрхийлж чаддаг. Тухайн хүүхдийн үгсийн сан, үгийн нөөцөөс тухайн их нь мөн шалтгаалдаг. Тийм учраас хүүхдийн үгийн баялагийг нэмэгдүүлэхийн тулд хүүхдийг аль болох уншуулах, аль эсвэл аялал экскурс хийсний дараа бичүүлэх нь илүү үр өгөөжтэй байдаг. Ихийг бичихтэй хүүхдүүд эхлээд өөрийнхөө гэр бүлийн танилцуулга бичих юм уу, ангийнхаа танилцуулга, сургуулийнхаа танилцуулга бичих, мөн аавдаа, ээждээ, найздаа захидал бичих, өдрийн тэмдэглэл бичих, зарлал бичих, уриалга бичих зэрэг өдөр тутмын хэрэглээний жижиг хүүдийг бичүүлж сургаснаар их зохион бичгэд хөтлөж болно. За их зохион бичгэд хүүхдийн үгийн баялагийг нэмэгдүүлэхийн тулд бид нар найруулан бичлэг, аль эсвэл шүлгийн мөрийг гүйцэн бичүүлэх зэрэг ажлуудыг хийлгэснээр хүүхэд өөртөө ихтэй зохиогчийн яруу сайхан үг хэллэгээ суралцсан сайхан бичгэд хүрдэг. За гинт хүүхэд нэг цагийн хичээлийн дараа ихийг сайхан зохиогоод сурчихдаггүй. Жишээлбэл бага ангийн хүүхдүүдийн хувьд ихийг зохион бичүүлэхдээ хүнсний ногоо, баян намар гэсэн сэдвийн хүрээнд хүүхдүүдийг хүн ба орчин хичээлээр нь тухайн зүйлтэй танилцуулж, ногоог дүрслэх урлагийн хичээлээр нь зурулж, наалгаж, харин монгол хэлний хичээлээр нь энэ тухай бичүүлж болно. Ихийг эдгээр алхмуудаар бичиж сурснаар хүүхдүүд их хэлний шалгалтандаа бэлдэх, улмаар эссе бичих, илтгэл яриа бэлдэх зэрэг дадлага болдог. Бата чи яагаад бэлхаац байгаа юм бэ? Ингэж тоглох ихэн бэлэнгатаад адгийн бэлэнгатай ингэж тоглох муухай шүү. Их гэж миний ээж хэлээд байгаа юм уу? Их гэдэг шиг олон салаа утгатай шүү дээ. Наад өгч ямар утгатай юм бэ? Эхнээсээ ахуулаад буруу явуучих бол төгсгөлн ч гэсэн буруу гэсэн утгатай байхгүй юу? Дайлаа хөөргөж Дайлгах зэрэг нү. Дайлгах зэрэг гэж ямар утгатай үг юм бэ? Багшаас асуухгүй юу? Асууя.
шалгаж өгсөн байгаа. Ихэнх анхааралтай сайн ойлгож уншаад утгыг нь мэдэхгүй ямар үгээд тэр үгээ цагаан самбар дээр олж тэмдэглээрэй. Утгыг нь мэдэхгүй үгээ соёл бичгийг ашиглаж олцгоё. Хааны ахин буюу ахин болон эмэгтэй хүний хүндэтгэлийг хэлдэг юм байна. Хүний эмэгтэй хүний хүндэтгэх нь тэгээд бас хааны охиныг хэлнэ. Тэгээд хааны хүүтэй сох хүнийг бас хүндэтгэж хэлдэг юм байна. Гурван янз байдаг юм байна. Тийм байна. Дандаа ансартай хоёр талд үнийг агуулах том богц. Сөхрүүлэх гэдэг нь өвдгөөрэй газар суухыг сөхрүүлэх гэдгээ. За сайн. Ухаас ирэх гэдэг нь хурдан шалгамгаа хүлээж хэлнэ. Дайлаг гэдэг нь уран төрөл байдаг. Арай нэг чинь болохоор бүгдийн дайлаг газар гэдэг. Бүгдийн дайлаг газар нь болохоор бүгдийн цулхаж урагсан махлагтай газрыг гэдэг. Арай хоёр дахь нь болохоор хөөрөний дайлан уудыг гэдэг. Хөөрөний гадна дайх уудыг дайлан гэдэг. Арай гурав дахь нь болохоор морин давтай богц. Морин дээрх дайлангаа голоор норголгүй гатлаарай. Би аавдаа хөөрөний дайлан олж өгөв. Миний дүүгийн дайлан хацар хөөрхөн шүү. Зохиохдоо өөртөө тохиолдсон явдлуудаас эхлээд агуулгын хүрээд хэлнэ гэдэг маань юу гэсэн үг вэхээр эхлээд өөртөө тохиолдсон явдлыг бичижсэн бол дараа нь одоо ангидаа тохиолдсон явдал. Дараа нь бол одоо нутаг орондоо тохиолдсон явдал. Дараа нь Монгол улсдаа тохиолдсон явдал гэдэг ч юм. Ингээд агуулгын үед хүрээнд хэлж байгаа. Тэгэхээр энэ Ховд аймгийн бэлтгэсэн одоо DVD хичээл бол ерөөсөө орон нутгийн их түүхээ хүүхэд судлах ёстой. Орон нутгийн их түүхээ судалсан бол тэн дээр л гурлаад их зохиож бичих ёстой. Тэр орон нутгийн онцлог байдлыг харуулсан тэр ихээ бусдад таниулах. Энэ чинь өөрөө одоо орон нутгийн сурчлагаа болдог ч юм уу. Эсвэл одоо орон нутгаа танилцуулах, өөрийнхөө одоо брэнд бүтээгдэхүүнүүдийг танилцуулах ийм танилцуулга болдог ч юм уу. Ингээд төрөл бүрийн зорилгоор их зохиож бичих анхны алхмууд л энд тавигдаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ DVD хичээлээс та нарт одоо ойлгуулахыг зорьсон юм юу вэ нөхөр? Бичих чадвар гэдэг бол энгийн зүйлээс эхэлдэг. Энгийн зүйлээ одоо энгийн бус зүйл болох хүртэл нь хүүхдийг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн юм санааг л хэлэх зорилготой байсан. Энэ зорилгоо бол хангаж чадсан DVD хичээл гэж үзэж байгаа.